За сайн бацхан үзэгчтэй. Тэгэхээр хэрхэн интро хийхийг зааж өгье. За энэ бол маш энгийн арга учраас та бүхэн заа. Тэгэхээр та бүхэн юуны өмнө panzoid.com гэж орно. Дууг жахсан. За тэгвэл тэгээд та бүхэн ингээд интрогоо сонгоно. За би жишээний энийг сонголоо гэж бодъё. Тэгээд ингээд зя одоо энэ нуушаад за би одоо жишээний энийг заслаа гэж бодъё. Бүгд дээр нь авчиж. Тэгээд та бүхэн objects яа. Тэгээд ингээд доошоо text гэж байгаа. Text гээд бүхэн өөрчлөнө. Таны нэр бичнэ гэсэн үг. За би ямар би зүгээр юм гэж. За одоо нөгөөх юм ингэж өөрчлөнө. За ингээд бидний интро бэлэн боллоо гэсэн үг. За эдгээр жаа хамаагүй. За одоо интрого татахын тулд энэ ингээд харуулаад download руу орно. Тэгээд start video render гэж татхаа эхэлнэ гэсэн. Ингээд зэ одоо тэгээд энэ уншаад дуусвал та бүхэн юм бол ерөнхийдөө болсон гэсэн үг. За ингээд за тэгээд энэ хүний бичсэн хийсэн зарим интронууд нь бас энд байна. Зогсоож идөө. За тэгэхээр сайн маань ингээд болчлоо. Рендеринг ингээд дуусчлаа. Одоо та бүхэн download видео гээд татна. Ингээд татна гэсэн үг. За энэ арга бол маш энгийн учраас та бүхэн. За одоо ингээд гараад ирэх хэрэгтэй та. Ингээд за тэгээд энэ яг тэгээд save file гээд дарсан дээр тэ save file-ийн дараад тэгээд окей хадгалвал таны download дотор хадгалж. За тэгээд миний бичлэгийг үзсэнд баярлалаа. Like and subscribe дараарай. Яг манай чаналыг 10 subscribe хүрж байгаа.